Өнөөдөр би маш сонирхолтой содон бичлэг хийн. Ямар ихлээр realism and within chat гэдэг шүү дээ. Тэр өнөөдөр би 2%, 3% хуваагдаж орох байх. Амралтаж бичлэгийг эхлүүлье. Realism and within chat. Банкын нэг үгэнд банкын 2 үгэнд дурдсан байсан юм. Тэгээд хоёуланд нь хайртай. Тэгээд өмнө сэтгэлээ хилчлэгч байгаад 2 дугаар ингээд шинэ хүүг хилчилж ирээд тэгээд манай нэг дурдсан залуу маань тэр охин дурлаад тэгээд би жоохон дургу өрөөд хоёуланд нь хайргүй болоод тэгээд нэг нь надад ингээд сэтгэлээ хилчилж ийсэн болохоор би ингээд хайрт болцсон бацаад тэгээд бас одоо хүртэл хайртай тэр нөгөө 2 дугаар анги шилжчихсэн гэдсэн шүү дээ. Нөгөө охинд хайртай. Тэгээд одоо хүртэл би хайртай. Тэгээд тэр хоёрыг харахаар ингээл гоё санагддаг болохоор. Тэгээд найз маань хурд ирээсэй гэж байгаа. Дараагийн хэлээ орчих. Listen and we don't charge. Би юу яадаг гэсэхгүй. Чихэр болчоод тэгэл хөдлөө өөрөө ганцаар идэх гээд эдэд байхгүй гэсээр агаад ингээ баригдаад тэгээд манад гарчдаг байхгүй юу. Тэгэл ээж яаж байгаа юм бэ? Ээж муухай шатлаа. Тэгвэл цаа ээж дүүцээ хуугаад ичсэ гэдэг. Тэгээд ээж байгүйгаар яг бит хоёр тал хуугаад байдаг байхгүй юу. Тэгээд мөглөө жоохон гээд жоохны тамиг өгсөн. Надаа ингээ жоохон жижиг өгсөн. Тэгээд мөглөөгийн томаарадад харан солиод аскол мөглөөгийн чихрнээс ингээд тал хүртэл нацчихдаг гэсэн. Тэгээд дараагийн бичлэг болсон. We listen and we don't judge. Би магадаа найзуудтай чи хэдэн настай момоос гарсан бэ гэдэг тэгэхгүй юу. Тэгээ би 1 настайдаа гэж хэлжсэн. Тэгээ яг өнд бол би 6 настайгасаа момоос гарч ирсэн. Одоо л манай дүү идэж байгаа. Манай дүү шүү. Би иддэг үү?